нэг газар өвдөх шиг хэцүү юм байдаггүй тэгээ явахта өдрөө би нэг гадуур юм идчихүү гэж бодож байгаа. Тэгээ за би дандаа л гадуур юм иддэм чинь. За өөрийнхөө хийсэн хоолыг идээд нэг гэртээ нэг монгол хоолыг хийж идээд нэг сайхан хүч тамир орё даа гэж бодохгүй юу? Тэгсэн чи яасан гэж өөрийнхөө хийсэн хоолноос хордоо зэ. Би ингээд жоохон ингээд буруу цогцолгоотой ийцсэн юм шиг байгаа. Халуун хоол идчихэд хүтэн алюминий шүүс ууцаахгүй юу? Би уг ингээд паста маста хаяа гэртээ хийж иддэг заяа. Гэтэ би бүр ингээд жилдээ нэг хит мэдл паста маста иддэг заяа. Тэгэл аим ингээд мөөг цог аим хуурж мураал. Жоохон халуун ногоомоготой гоё хоол идчихээ. Хоол идсэн юм шиг бол юм олё гээд амар тгээ игээд идсэн чинь нэг цаг ч өрөөгүй битүү ингээд баг битүү 0 гүйсэн заяа. Тэгээ би бүр хит хоног өгдөө бөөлжөөд гүүгээд 0 мэл гүүгээд шүнжэнгөө гүйлгээд тэгээ маргааш өглөө ингээд амар юм ингээд болцмоо шүнжэнгөө яцсан. Тэгээ шүн ингээд өвдөж явахдаа бас чадчих нөөс ажилтаа санаа зов надад ингээд чөлөө өгөөч гэдэг. Битсэн чинь манайхан харин ядж хахад надад айгүй гоё тим компани байгаа заяа. Одоо миний ажиллаж байгаа компани маань. Тэгээ манай компаниас нэг хүн ирээд эмч ирээд тэгээ намайг ингээд юу хагаад үзээд тэгээд манай найзууд орж ич хоол мол авчиж өгөөд заяа. Тэгээ бүр ингээд битүү бүр хин тэмдэлтгүүл хүмүүс надад туслалаа. Ингээд найзууд маань ч туслалаа, компаниас маань ч туслалаа. Тэгээд надад бүр 3 хоногийн чөлөө өглөө. Тэгээд би бүр 3 хоног гэртээ амарч гэртээ ходоотой гайгүй болгож тэгээд одоо нэг юм гайгүй ажилдаа явахгүй юмудаа бэлтчихин. 3 хоногийн дараах баг анх шинэ ажилд орох гэж байгаа юм шиг л юм а бэлтгэлээ. Тэгээд ингээд дахин юмудаа шалгаад тэгэл явах гэж энэ ажилдаа. Тэг өнөөдөр би бүр хол газар явж байгаад явж ирсэн аа. Ингээд менежертэй хэлээд би ингээ өнөөдөр бол үнэхээр явж чадахгүй. Үнэхээр явж чадахгүй. Та нар намайг явуулах гэсэн том памперстэй явуулаарай гэсэн чинь миний ажлын нөгөө нэг юуг маань ингээ сольж өгсөн. Тэгээд өнөөдөр жоохон арай өөр ойрхон газар тоглолтоо хийн тэгээд ажилдаа явах чинь ёо тэгтээ амар гоё азтай маа би ингээд амар гоё компани байгаа. Тэгээд надад хүмүүс ингээд айгүйх туслаад байгаа болохоор амар гоё.